За монголчуудын нэг одоо буян малынхаа буян гişгийг авч үлдэх бас нэг дээрийн уламжлалт тийм сайхан юу байгаа. Тэгээ өдөр өсөдрөө ингээд сонгож байгаа гайгүй өдөр нэг шин гарсан төлийнхөө төлөө имэндгийн. Тэр одоо энэ тийм юм байгаа. Тэгээ айл болгон өөр гэсэн юмтэй өвгдөөцөөс уламжлалт ирсэн. Тэгээ өнөөгөө би ингээд нэг тугалсан нялх туглаа имэнсэн. Тэгээ энийг ингэж хатааж яа нэг буян гişгийн малынхан буян гişгээс ингэж өөлгөж хатааж гацаа хойно тэгэл авдрахаа ёроолд хийчдэг. За тэгээ мал зарна хүнд өгөх одоо тэгэл нөгөө зах зээлд борлуулахад нөгөө дотоод хормоогоор гушуугийн хон малыг бол одоо өхрийгч алин яах вэ? Жижиг малыг бол хормоогоор яагаад нөгөө бөөсгөнийх нь юунаас ноосыг авч гашаандаа хаяна. За өхөр авдаг бол одоо дил юм уу? Сүүлнээс нь ингэж нэг хүнд өгж байгаа учраас буян гişгийг авч үлдэж. Тэгээ энэ шатгандаа бас ингэж уйдаг. Тэгээ ингээ ариун болоод ирэх нь ялгаа авах гавдрахаа доор ингээ хийгээ тэгээ хадгалдаг. Хуруу тэлэн та өнөөг тэлэн та. Юу нэг 6 сар 7 сар 8 сар. Юу тэлэн та. Сарлагын бохол ер нь бохыг тавихтаа шинж нь бол дээрийн гөгсчүүл ярьдгийг тийм жөнгөрдөө хамартай, гүзээ томтой. Тэгээд үснөөс нь бас харна. Сайхан үснөөс нь сахлаг үстэй гүзээ сайтай шаар хөлийнх нь одоо дөрвийн шаар юу нь бүдүүн. Тэгээд яагаад тэгж яадгийг бол тийм жөнгөрдөө гушуутай тийм юу чи хөөл сайтай байдаг. Гүзээ сайтай сайхан том тийм юу тавих юм бол сав томтой төлн тийм сайхан том зузаа төл сайтай байдаг. Төлөөн тогтоохтой сайтай байдаг гэж гөгсчүүл ярьдаг юм да. Тэгээ зүс сонго нь бас голцоо одоо сарлаг мал чинь ер нь бараа хар бор тийм үйлтэй юм гэлээ. Тэгээ нөгөө зүсээ сайн яа. Ер нь тэгэл хар юм уу бороор голцоо тавиад. За хурвал тэгээд 10 сард хийдэг. Монгол хайныг бол 10 сард хийдэг. Сарлаг бол арай нэг сарын 9 сард хийдэг. За нэг настайг одоо тугалдаг нь, 2 настайг бярог нь, 3 настайг шүтлэн, 4 настай болоод ирэхээр охин нь үнэ болоод 4 настай ирнэ хязаал өхөр болж байгаа. За тэгээ 5 болохоор тэр нөгөө хязаал нь чинь соёолон болоод ир өхөр болчихно. Наад нөгөө 4 настай 5 настай болж байгаа охин нь тэгэл үнэ ингээд жил ирэх тусам насны нэмэгдээл том үнэ, гунжүүн, дүнжүүн үнэ том үнэ болоо 2-оос дээш тоглохоор ингээд том үнэ болоод явчихж байгаа. Тэгэл ир өхөр нь бол соёлонгоос дээш нь бол хязаалгаас дээш болох ир өхөр гэж явчихдаг юм да. 5 настай, 6 настай, 7 настай гэл явчихж байгаа. Одоо тоглолт дуусаагүй л. Одоо өнөө тоглосноо. Одоо чинь 5 сарын 21
Болоогүй 6 сар гаргаад энэ тоглохоор байна. Тэгээ сарлагын үнээг Монголын бух хөөхөөрөдөг дундаас нь хайнаг гэдэг тийм нарийн өстэй сарлагч биш монголч биш дундаас нь тийм нэг сайн чанарын мал гардыг. Тэрийг хайнаг гэж байгаа. Тэгээд одоо Монголоос сарлагаас гарсан нараа хайнаг Монголын үнээг сарлагын бух хөөхөд бас нэг ирлээдтэй тийм юу бас тэрийг хайнаг гэж байгаа. Тэрийг саран хайнаг гэж. Тэгээ яг шар болох юугаан бол ганцхан хайнаг одоо нөгөө нэг Монгол сарлагын дундаас гарсан хайнагийн ир тоглыг чинь сургана. Тэгээ Веронаас нь эхэлж уяад тэгээ шүдлэн болгоод тэргэн төллөөд баг зэрэг ачаа сул тэгжээж тэгээ томруулж яачаа тэгээ номхон шар болгож байгаа. Шар ахээ зэрэг одоо 5 наснаас дээшгийн л Монголын шар 4-өөс дээш нь хязгаарлан соёолонгоос дээш ингээ сарлагын шар Монголч адилхан 4-өөс дээш 5-6 ингээ болгоод Монголын шар болж байгаа. За сарлагын бух дэшин гэдэг яг нөгөө 100 одоо тавьсан бух чинь нөгөө 6-7 сараар тавил үнэгээ хөөчин. Тэгээ аяндаа нөгөө хоцроод хоцорж ирнэ гэдэг нөгөө үнэгээ даахгүй үнээнүүд нь бүгд ерөнхийдөө хээл аваад ирэхээр бух чи ерөнхийдөө өөрөө зайлаад сэрүү орцсон үеэр чад зайл уул руу гарч байгаа. Уул руу гараад өөрийгөө тэгээ нөгөө жинхэнэ уул хадаар явж хүрээсээ тусдаа яваад өгдөг байхгүй юу? Салаад аянд өөрөө салаад явчихна том бухнууд чи. Тэгэл уул хатандаа байж өстой жинхэнэ борогтой өвс нөмрөөлөг хатаа юундаа байж байгаа л хавар үнэ тоглоод яхаар эргэж бууж идэв. Бох одоо манай ухал залаатай л яваа. Хинтл яваа. Саяхан нэг авчираад эргээ гарцсан. Одоо нөгөө бух чинь нөгөө дошиж байгаа бух чинь өвс ногоо муу учраас энэ тал руугаа нэг бух дург аваад тэр эргээл шөнөө шахуулдаг хэрлэвэн гарчдаг байхгүй. Энд бол яг нөгөө байхгүй нарган дан тоглолтоо үнэндээ ялгцсан байгаа. Сөвөө өхөр бас тустай байгаа даа. Бохол манайхны бол одоохондоо их хараарл байна. Дээр нэг авчирал яасан. Ер нь дошсон бохыг чинь сайн сатгах чийж нэг гэрээхэн гадар ногоо цагаатай болсон үед авчрахгүй бол тогтдгоо. Хэрлуугаа яа. Хэрн нөгөө ногоо цагаа нь сайн болоо тийш явчихдаг. Тэр бол ерөөхдөө дошсон бохыг бид нэр асаас нь тэгэл өвөл хавар бол асаас нь хараад за манайхны бохтон ер нь тэр голцоо байгаа юм байна гэж харж байгаа л тэгэл 100 одоо 6 сар гаргаад 7 сар шахуулаад тэгэл тал талд шамаад бухнуудаа олж ирэндээ. Тэгэл өөр систем хаана аста нэг голис юмнууд л ирдэг байхгүй том бохнууд. Чон мангаа юу том бохоо идэхгүй. Тэгээд тийч өөрсдөө зөнгөөр хангаадаа тэгэл өөрсдөө зөнгөөр хаал яваалаад идэх учраас зүгээр таргалцсан юм шиг л сайхан бор мах суудсан зурзаарцсан ховирцсан тэгж л ирж байгаа юм да. Тэссэн бох ашиг тийм байх. Өхөрж байлгаад байх юм бол нэг ховирт муутай. Уг нь өхөрж байлгаад байж болно. Явуулахгүй хороогоод өхөртэйгээ тэгээд ээж болно. Тэгээд дошсон бох өхөрд байгаа хоёр онцлог нь байгаад байгаа байхгүй. Тэр дошоо сайхан өөрийнхөө зөнгөөр явсан бох чинь хөөлт сайтай, төлн нэг сайн гарна. Маш сайн хөөлттэй байна. Наад одоо өхөртэй хоргоогоо ингээл гачмаш ойр байлгадаа бохолж байгаа удаан хөөлт нь удаан дуу. Нилээ айж хөдлөх гэсэн үг. Үнэ хөөнө гэсэн үг юм байна. Тийм л байдаг. Өөр нэг 5 сар гаргаад ногоо харж байгаа. Ер ногоо сайхан бол тэгэл 5 сар гаргаад 5 сарын нэг хойд үргэлж ногоонд нь цацгаад суураад ихлээр нь сааж хэлдэг. Иш цаахаар шим орхон зүгээр байдаг. Айжуу саасан үнээс суурах гэж байна. Нөө. Ер нь бол зүгээр ногоо гайгүй бол цагаад үнэ. Ихтэн саачул зүгээр байдаг. Сарлагч одоо 3-аас 4 сард л хөөрөлд юм да. Одоо бюромеро бол өдөөж сая хөөцсөн самандсан. Одоо энэ үнийг гонжууны мөнө өдөөд одоо яг самандаг дээр л байна. Сарлагчийн сагсгар мөстөө цаана угандаа юм их юу тааж байгаа байхгүй. Хөөвөр гэдэг энэ ноолор шиг юм итэй. Янз энэ нарийн шигтэй. Янзын дулаах. Малаа одоо сарлагч одоо хөөцөнд эсэгтэй байдаг нь энэ хөөвөр дээр байдаг юм шиг байна. Янзын нэртэй.
Өдөөд одоо их самдаг үе болохоор ингээд сулраад гараад ирсэн. Ингээд сам гүйлгээл гараад ирж байгаа. Сав гэж одоо энэ шүү дээ. Одоо энэ ортод байхгүй юу? Энэ ч одоо савг нь үлдээдэг гэсэн энэ дээр үү чи. Энэ ч хөвчөд доороосоо харихгүй. Уртаараа энэс уртаагаас тэгээ том үнэн хөл бүр уртуул энэ гонжоонын бол одоохондоо энэ бол их дол хөвчөд доороосоо харих дулаалга болтосаа. За одоо ингэ сэрвэ байна энэ. Өндөр сэрвэн дээр үс юм сахлах үстэй байдаг. Тэгээ савг байна. Тэгээ сүүл байна да одоо сүүлдээ мөргөн том юутай сарлагч. Тэгээд зарим сарлагууд нь духандаа их өстэй нүд амаа дарсан. Хоёр нүдэн дарсан сахлах юм өстэй сарлаг. Гол шинжийн сарлагын юм дээ. Тэгээд нэг сав тэрэндээ их өстэй барддаг. Эдгээр л яхаа жижигтэр гонжоо өнөнд болоод одоо жижигтэр өстэй сав магнараа богино л байгаа. Монгол улсаас гэр амттай гоосон дулаан хэвтэр хаваараад тагнт шүү. Үснэн гинтэй. Тэр онд хүний гарт байдаг. Ороо 1 4 5 болгоол гэрлуугаа өшөө эргээл гашаагаан бараад өвлөө хөтөнд сарлаг үлэрэн тэгэл ямар ч байсан ардл хоноо шүү. За манайх бол цаг чанахтаа эхлээд хярмалдаг. Хярмалж байгаа даагаа хийх юм бол их юу яадгийн улаадаг юм. Төрүүлээ даагаа хийгээд чанахаар цай улаан өнгөтэй болоод өнгөн жоохон онцгой улаагаад байдаг учраас би дандаа хярмалж байгаа цагаан сүүлд наагаа хийгээд шатсаа хийгээд чанахаар цай шаргалтаад. За давсаа игээд цаг ер нь самарх нь их чухал гэж байгаа чанахаас цай чанахтаа ер нь самарх тусам цай их амттай болдог. Яагаад гэх юм бол энэ эдээ нь маш сайн задарж өгдөг. Манай аав энэ цайг их гоё чандаг хүн байсан гэд манай ээж ярьдгийн. Ээжийг нөгөө төлөөлт нөх үедээ байх үед нь цай маяг чанж өгдөө. Ээж харахад ингээл самраа зогсож идэг гэсэн. Тэгсэн чинь тэгэхээр яас ч худаа самардаг юм болоо гэж бодоод тэгэл цайгаа аяглал хөр цай айгүй амттай болдог. Яагаад ингээд удаан самраад гэсэн. Эдээгийн задлж штэ гэдэг гэсэн. Тэгээд эдээгийн задлж штэ гэж хэлээд ингээд самраад идэг гэсэн. Тэр айгүй маш чухал биднэрт одоо ингээд өвлөгдөөд ирсэн. Би одоо цайг чанаад ингээд бас самарч чандаг байгаа. За 408 цаг хэвээр. Цайнахаа дээжийг өрөх гэж нөө. Баан өнөөдөр бичлэгээ игээд 44 орой нэг жоохон бичлэг хийсэн. Орой даарн цагаан салхи шуугна.
одоо хагасны 5 дахь гээл хөрөнгөө ухчаал тэгэл 6 сар гаргана. 6 сар гаргаад аваад 6 сар гаргаж байгаа. Малдаа сүү орохоос өмнө очиж гээл юу яаж. Тэгжэл ногоо юу болох нь. Ногоо сайхан болж байгаа үстэй одоо. Ногоо сайхан болохгүй байзан жаад буусан ч зүгээр шүү дээ. 5 дахьд хэлээд ээж мэжтэйгээ ярьж байгаа тагас бүтэн сойдэр юу яачмаар хэ хөрзөнгөө ухаад тэгээ би нүүнээ угаас одоо. Тийм ч угаасаа сүлдээ битээр хоёулахнаа л байна. Чи тэгээд надад хариу өгөөд 5 дахьд орой морой хүрээд рүү сайн байна. Би нэг 5 дахь өдөр эхлээд өдөр нэг айгүй эхэлчихье гэд бодож байна. Надад хүүхэд хүрдэл тус бодлоо л доо. Тэгээ бадарчийг нөгөө бадарч газраа мэдчихэж байгаа юм чинь тэгээд нөгөө хөргөнийхээ бандтай дахиулчихгүй юу? Моцикл байгаа үстэй моцикл өөрсөнд нь. За чи тэгээ яриад надад хариу өгөөд болохоор өнөөдөр 4 дахь шүү маргааш 5 дахь би тэгээд одоо цуслалаа буун хойшоогоо. Тий. Хагас бүтэн сойдэр хүүхдүүд өөр зүгтээ битээр одоо хамжаа болох юм чаа байхгүй чинь. Ятхнаа 2 хүүхдтэй шидэлцээд байна. Хүүхдийн гар хорон юу ах вэ харин тий. За чи тэрийг зогсоолоод надтай яриад хараа. За тэг. За тэг. За тэг. За тэг. Манай ер нь манай өндөр улаанлал их тоцсаа хайлна штэ. Одоо 100 болно тэгэл нөгөө өдөө гадаа амарч байгаа ах トゥ өнөр найз нартууд ирнэ. Манайхны ер нь нэг жаншил бол ер нь одоо 9 дэжтэй заавал тус хайлж өгдөг. Энэ бол бүр уламжлалтад ирсэн ёсоо. Цагаа чанаал гурлан тусаа хайлаа. Чөчөндөө барьдаг. Эдэний нэгдэ. Их зөөлөн галаар гал ширүүдүүл түлэгдэн тогоондоо гусам суугаад түлэгдэж. Тэгээ түлэхгүй тулд галаа нэгтээд их зөөлөн байлгаж. Зөөлөн гал дээр.
Манай энэ өчр ер нь дан сарлагтай. Сарлагын өрөм, сарлагын зөөх хэл. Өөрөлдөр нь тасаална. Яг нөгөө шар тусыг нь бол малын нөгөө юунд өгдөг. Малд нөгөө ээждээч цадахгүй ч юм уу үл муутай малд шар тусыг өгвөл зүгээр. Тэгээд гидсэн дүүрсэн малд нөгөө Монгол архитай бас өгдөг. Гидсний дүүрэнгэнд нь шар тус хийгээл цаахан Монгол архи халаагаад уулгачгаад өхөрч байсан, хонч байсан ямар ч малд тохиромжтой. За ингээ буцлаад ирэхээр гурлын нэгээд яг нөгөөд нэг эдэ сураагүй хүмүүст нэг жоохон хурцдаг тал байдаг. Хөдөөний бид нар бол яг эдэ сурцсан болохоор шар хөөрж байх нь бага. Гинт нөгөөд нэг огцом идвэл бас шар хөөрөх магадaltaй. Цаагуулаа иж утгачаасаа цаагаа хийч. Зөөхөн ер нь шарн ялгараад өөрөө нөгөө өтгөрөөд бөмбөрөөд ирдэг байхгүй. Одоо ингээд гутгахаа шингэн байгаа. Цаа хийж ич юугаа ялгана. Тосоо шар тосоо ялгана гэсэн үг. За одоо ингээл цаа игээд ирэхээр ингээ шарн ялгарч байгаа. Тосныг тагаараа шарн ингээ ялгараад. Сарлагын сүү өөрөө нөгөө өтгөн болохоор зэрэг Монголын юу бодох нь шарн сайн гарна. Шар ихтэй байдаг ер нь. Шар бин цай өглөөд нэг ер нь цайндаа ч гэсэн ингээд нэг цай чинахтаа сайхан хавлаг шар тусыг гээл самраа чинчхад бол ер нь хөдөөний манаас нэг хүүтэн уур сумсгалтай хүүтэн юунд нөхцөлд байдаг хүмүүст бол биеинд бол маш сайн.